Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. Та бүхэн ус болгоныг адилхан гэж бодож байна уу? Зарим ус зөвхөн цангаа тайлдаг бол өнөөдөр миний та бүхэнд танилцуулах ус маань цангаа тайлахаас гадна байгалийн эрдэсээр биеийг танд итгэх онцгой ач тустай. Ингээд би өөрийнхөө уух дуртай Vitafit компанийн Pearland тайг усны бусад уснаас ялгарх онцлогийг танилцуулъя. Надаа нэг ус авчих. За. Аятайхан ус авчаарай. Аятайхан ус. Тайгийн эрдэсийг амталж өгье. Pearland тайг. Pearland тайг ус нь байгалийн онцгой эрдэсийн найрлагатай ховор бүтцтэй ус бөгөөд Булган аймгийн Хангал сумын нутагт 100 жилийн турш чулуулгын давхаргыг дамжин байгалийн жамаараа эрдэссэн кальц, магн, гидрокарбонат зэрэг хүний биед хэрэгтэй эрдэсүүдийг байгалийн төрхөөр нь хадгалсан Vitafit компани ямар нэгэн нэмэлт боловсруулалтгүйгээр шууд хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа ус юм. Энгийн боловсруулсан ус нь олон шатлал чүүлтүүрээр дамжихдаа ихэнхдээ эрдэсээ алдаж заримдаа хиймлэр эрдэс нэмсэн байдаг тул амьд мэдрэмж багтаа байдаг. Харин эрдэс тус болох тайгийн сувд ус нь хүний биед хэрэгтэй эрдэсүүдийг байгалаараа хадгалсны үр дүнд амт нь илүү зөөлөн бөгөөд байгалийн өвөрмөц онцлогийг бүрэн мэдрүүлдэг. Мөн эрдэсийн зөв харьцаанд биеийг цэвэрлэж эрч хүчийг өгдөг байгаа. За ингээд та бүхэн байгаль ихээс заяасан жинхэнэ эрдэс тусыг өөртөө зориулан эрүүл мэндэ дэмжээ. Инчон хотод нэгэн гэр бүл амьдардаг байсан. 50 орчим насны Ким гэх эмэгтэй нөхрөөсөө хагтсны дараа хоёр хүүгээ өөрийн хүчээр өсгөж 700 сая воны үнэтэй барилга эзэмшдэг. Санхүүгийн хувьд бие даасан эмэгтэй. Гэрэлсэн баг хүүдээ 100 сая воны үнэтэй байр худалдаж авч өгч санхүүгийн хувьд дутагдах зүйлгүй тусад нь гаргасан. Энэ ээжийн цорын ганц хобби нь бол дуу дуулах байсан. Тиймээс ойр хавьтай байдаг нэг дууны дугуйланд явдаг. Тэгээд ерөөсөө тасалдаггүй байсан. Хэрв таслахаар болох юм бол заавал шалтгаанаа багштаа хэлдэг байсан ч 2013 оны 8 сарын 13-ны мягмар гарагт юу ч хэлэлгүйгээр дууны дугуйландаа ирээгүй. Хоёр хүүгийнх нь баг хүн бол тусдаа гарчихсан. Том хүн ээжтэйгээ амьдардаг байсан. Баг хүүгийн хэлж байгаагаар л ээж нь дууны дугуйландаа ирээгүй гэх мэдээг сонсоод ээж болон ахыхаа амьдардаг гэрлүү очисон. Тэгээд ахаасаа ээж хайцсан бэ гэд асуусан ч ах нь өглөө ууланд авирахаар явсан гэж хариулсан тул дүүн тайвшран тэдний гэрт унтсан гэж байгаа. Тэгээ уг нь бол түүний хувьд нойр гүтэлтэй байсан. Тийм учраас нойрны эм бичүүлж авсан байсан бөгөөд сандарч байгаад тайвширснаасаа болоод ч тэрөө нойрны эмээ уугаад ээжийнхээ гэрт нам унтсан гэж байгаа. Гэтэл унтаж байхад нь ах нь гинт сэрээгээд одоо гэрлүүгээ хайраа гэж хэлсэн. Ахыгаа тэгж хэлж сэрээгт нь тэр сэрээд гэрлүүгээ хайрсан гэж цагдаа нарт хэлдэг. Энэ бол 2 хоногийн өмнө болсон үйл явдал байгаа. Ингээд 2 хоног хүүн ээжигээ хүлээсэн боловч ээж нь 15-ны хүртэл сургаггүй байсан болохоор баг хүүн 16-ны өдөр сургаггүй болсон тухай цагдаад мэдэгдэж цагдаагийн мөрдлөг бол эхэлсэн байгаа. Алга болсон ээжийн мөрийг хөөж байсан цагдаа нар 8 сарын 13-ны өглөөний 8 цаг 30 минутын орчимд гэрийнхээ ойролцоох ATM-ээс 200 мянган вон авч байгаа ээжийнхэн дүрсийг CCTV-гээс олж илрүүлдэг. Гэвч хачирхалтай нь гэртээ орж байгаа дүрс байгаа ч гэрээсээ гарч байгаа дүрс бол ерөөсөө байхгүйсэн. Ууланд алхахаар явсан гэж ах нь дүүдэнд хэлсэн гэсэн боловч гэрээсээ гарч явж байгаа дүрс ерөөсөө харагдахгүйсэн. Цагдаа нар ээж болон том хүүгийн амьдардаг гэрт очиж шалгахаар болдог. Тэгээд гэрт нь очиод үзэхэд алга болсон ээжийн түрээвч гар утас нь гэртээ байсан бөгөөд гэрлүү нь ороход л гэрээс нь флор буюу ариутгагч бодисын үнэр бол маш их үнэртэж байсан. Мөн гэрт нь том хүүн бас байхгүйсэн. Ингээд эхний ээлжинд бол цагдаа нар том хүүгэн сэжиглэн түүнийг мөрдөж эхэлсэн ч тэрээр ээжигээ сургуу болсныг цагдаад ерөөсөө мэддэггүй төдийгүй гинт алга болсон байсан. Баг хүүгээс ахыхын талаар асуухад тэрээр өөрөө ч мэдэхгүй байна гэж хариулж байсан. Цагдаа нар ээжийнх нь гэрийн машины зогсоолоос том хүүгийнх нь машин зогсоол дээр зогсоостой байгааг нь олж илрүүлдэг. Гэтэл ахыхан тэр машин доторх байдаг хаашаа явсныг нь заадаг навигашн болоод хар хайрцагны санах хойно байхгүй хин нэгэн түүнийг салгаад авчихсан байсан. Ингээд бүх нөхцөл байдал бол нэлээд сэжигтэй харагдаж эхэлдэг. Тиймээс цагдаа нар машины дугаараар хөдөлгөөний чиглэлийг тогтооход ээж нь алга болсны дараах өдөр буюу 2013 оны 8 сарын 14-ний 14 цагийн орчимд гэрийнхээ ойролцоох шатхуун түгээх станцын камерт том хүүгийнх нь машин бичигдсэн байсан. Инчоноос гарсан энэ машин Кангнан хүртэл яваад Дунхэ, Улжин, Бунха дараа нь дээшээ өгсөд Чонсан гэдэг газар руу хүртэл явсан байсан. Тэгээд дараа өдөр нь буюу 15-ны өдөр Инчон руу буцаж ирсэн байсан. Тэгэхээр энэ болохоор бүхэл бүтэн 16 цагийн турш тэр машин тасралтгүй ийм олон газруудаар явсан байсан. Тэгээд тэр машины явсан нийт километр нь болохоор 730 км орчим явсан байсан. Тэр ахыхын машины явсан
гэх замуудын хурдны камерт бичигдсэн машины дүрсийг цагдаа нар бол шалгаж үзэхэд машин дотор малгайгаа дарж өмссөн эрэгтэй хүн байгаа нь бол харагдчихсан. Цагдаа нар том хүүгийн машин өнгөрсөн бүх төлбөр авах цэгүүдийн тасалбаруудыг нэг бүрчлэн шалгадаг. Тэг ингэж явж байгаад бол шийдвэрлэх нэг нотлох баримтыг олдог. Энэ нь юу байсан бэ гэхээр тасалбар дээрээс илрүүлсэн хурууны хээ байсан. Гэтэл энэ хурууны хээний эзэн бол том хүү биш, харин бага хүү байсан. Нойрны им угаад 2 хоног унтсан гэж мэдүүлэг өгчээсэн бага хүүгийн мэдүүлэг бол ингээд зурж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр түүний өгсөн мэдүүлэг бол худал болж таарсан. Ингээд цагдаагийн шалгасан CCTV бичлэг дээр том хүүгийнх нь хувцсыг өмссөн хүн машиныг нь жолоодож байгаа. Мөн хурууны хээнд бага хүүгийнх нь болох нь тогтоогдсон. Тэгэхээр том хүүгийн машиныг жолоодож яваа хүн бол бага хүү байх магадлалтай гэдгийг бол харуулж эхэлдэг. Ингээд бага хүүг нь сэжгэлж эхэлсэн цагдаа нар түүний ойр дотны хүмүүсээс асууж хөдөлгөөн болон дуудлагын түүхийг нь дахин шалгаж эхэлдэг. За харин том хүүгийн холбоо болохоор ээж нь алга болсон 8 сарын 13-ны оройны 19 цаг 30 минутын үед найзтайгаа уцаар ярьснаас хойш тасарсан. Үүнээс хойш бол хинтээ ч яриаггүй, утас нь ашиглагдаагүй болох нь илэрхий болдог. Гинэт сургуу болсон том хүүтэй хамгийн сүүлд уулзсан, ярьсан хүн гэж өөрийгөө хэлж байгаа хүн бол бага хүү байсан. Учир нь тэр гэртээ байхдаа ахтайгаа уулзаад ахын түүнийг сэрээгээд гэрлүүгөө явсан гэж цагдаа нарт хэлчихсэн байсан. Ойр дотны хүмүүсийн мэдүүлгээр цагдаа нар бол маш цочирдмоор нэг зүйлийг олж мэддэг. Тэр нь болохоор бага хүү ээжтэйгээ мөнгнөөс олж байнга маргалддаг байсан. Бага хүү ээжээсээ байнга мөнгө нэгдэг, уурлахаараа намайг яаж ч магадгүй юм шиг байна, алж ч магадгүй юм шиг байна гэж ээж нь нэг найздаа ярьж исэн. Бас гэртээ хүүгээ оруулахгүй тулд гэрийнхээ хаалганы нууц кодыг хүртэл сольж байсан тухайн гэрчийн мэдүүлгүүд гарч ирдэг. Мөн том хүүг сурггүй болсон ойр дотных нь бол бүр маш их гайхаж исэн. Тэрээр ажлын гэрээгээ сонгох гэж байсан тул гинэт хаа нэг тийшээ явах хүн бол ерөөсөө бишээ гэж хүмүүс ярьж исэн. Үргэлжлэх тусам бага хүү рүү чиглэсэн сэжгүүд бол улам томорч исэн. Тасалбар дээрх хурууны хээ болоод мэдүүлгүүд дээр үндэслээд бага хүүд нь удлаа үнийн ярьж байгааг нь шалгадаг. Тэр төхөөрөмжөөр тийм шалгалтыг хийдэг. Тэгээд тухайн үед болохоор ээж эсвэл ах гэсэн үг гарах бүрт графикийн үзүүлэлтэнд хүчтэй хөдөлж исэн. Тэгээд энэ нь бол худлаа ярьж байгааг илтгэж исэн. Цагдаа нар бага хүүг ээж болон ахыхаа хэрэгт холбоотой нь ер нь баттай юм байна гэж үзээд түүнийг яаралтай баривчилдаг. Баривчлаад бага хүүгээс ээж ах хоёр ч хаана байна гэж асуухад тэрээр ээж магадгүй ийм олон хоног ирэхгүй байгаа юм чи хүчгсэн байж магадгүй ах бол амьд байгаа баха гэж хариулдаг. Тэрээр ахыгаа амьд байгаа мэтээр мэдүүлж мөрдөн байцаалтын чиглэлийг өөрчлөх гэж оролдож исэн. Тасалбар дээр хурууны хээг нь өөрт нь үзүүлсэн чинь би ийм газар руу ерөөсөө яваагүй. Яагаад миний хурууны хээ энэ дээрээс гарч ирж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна гэж мэдүүлж исэн. Ингээд бага хүүгийн хувьд бол өмгөөлөгч авч түүнээс хойш ерөөсөө юу ч ярихгүй дуугүй байх эрхээ ашиглаж эхэлсэн. Хуулиар болохоор 48 цагийн дотор нотлох баримт цуглуулж баривчлах зөвшөөрөл авах ёстой байсан ч нэмэлт баримт оролдоогүй тул баривчлагдсанаас 14 цагийн дараа бага хүүг суллахаас өөр аргагүй болдог. Ээжийнхэн цогцос олоод ахыхын цогцос ямар нэгэн тийм баримт нотлохоо олдоогүй учраас зөвхөн худал хэлсэн хурууны хээг гарсан гэдгээр аллах гэж үзэх боломжгүй болж эхэлдэг. Цагдаа нар хэргийг нийтэд ил олгож сурггүй болсон ээж хүү хоёрын зурагт хуудсыг тарааж эхэлдэг. Энэ хэрэг дээр өдөрт 200 орчим цагдаа нар ер нь бол ажиллаж 90 хаах үйл ажиллагааг хийж исэн. Ийхүү ажиллагаагаа хийхийн зэрэгцээ бага хүүгийн эхнэрээр нь дамжуулж үннийг тогтоохыг бол цагдаа нар бас нэлээд хүсэж исэн. Учир нь бага хүү эхнэртэйгээ маш дотн тийм харилцаатай байдаг учраас эхнэр нь магадгүй бүхнийг мэдчихэж магадгүй гэж цагдаа нар үзэн эхнэрийг нь ятгаж исэн. Эхнэр нь бол цагдаа нараас болж миний нөхөр алуурчин болж байна. Ерөөсөө миний нөхөр алуурчин хүн биш ээ. Энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэж маш их ууралж исэн. Гисэн хэдий ч цагдаа нар болохоор гэрт нь орж нэгжлэх ихээр болоод тэдний гэрт ороход гэр нь бол бүр хог новшоор дүүрсэн, нэг талын номын тавиур нь тэр чигтээ гэмт хэргийн тухай номнуудаар дүүрсэн. Гэр нь бол бүр ямар ч тийм хүн амьдардаг гэж хэлхий эцэсгүй маш аимшигтай хог новшоор дүүрсэн байдалтай байсан. Тэгээ эхнэр нь болохоор яг тэр нөхрийгөө ээжийнхээ гэрт байсан гэдэг цаг хугацааг бол гэрчилж ярьж исэн. Нөхөр маань гэртээ байжгаад ээжиндээ очичоод ирья гэд ээжийнх руугаа гараад явсан. Тэрнээс хойш нилээн удажгаад ээжиндээ унтажгаад ирлээ гэд хурж ирсэн гэд яг нөхөртөөгөө адилхан зүйл ярьж исэн. Гэхдээ түүний ярьж байгаа өнгө айс тоон бол ерөөсөө яг үнэн зүйл ярьж байгаа юм шиг цагдаа нарт санагдаагүй. Яг нэг дууны өнгөөр чэйжилч гисэн юм шиг яг урсгаж ярьж исэн. Энэ нь бол цагдаа нарт бас нилээн сэжигтэй харагдчихсан. 3 цагийн турш цагдаа нартай ярилцсан байгаа. Тэгээ яг ярьж явах үедээ нэг ч удаа гацаагүй. Тэгээд зөвхөн баг зэрэг ханиалгаж исэн. Тэгээ энэ үедээ бол толгойн өрөөрөөгөө орж ханиадны юм уучаад буцаж ирээд үргэлжлүүлээд ерөөсөө гацхгүй
болохгүйгээр ярьж исэн. Цагдаа нарын үзэж байгаагаар болохоор ханиалгаж байгаа магадгүй бас албаар ханиалгаад хэсэг завсарлаж ханиадны юм гэж хэлэн тайвшруулах юм уугаад ирээд байгаа юм шиг мэдрэмжийг бас төрүүлж исэн гэж дараа нь ярьж исэн. Цагдаа нар бас нэрээр нь мэдээж хилүүлэхийн тулд туршлагатай эмэгтэй профайлер буюу гэмт хэрэгтний сэтгэл судлаач Ижин Сүг гэдэг хүнийг бол ажилуулж итгэлцэл тогтоохоор ажиллаж исэн. Нөгөө талд өөр нэг шийдвэрлэх баримтыг бас цагдаа нар олж чаддаг. Хяналтын камерт бичигдсэн том хүүгийн машины хойд хэсэг доошоогоо нилээн ингээд суусан байсан. Энэ нь бол хүнд зүйл ачсан байх магадaltaйг харуулж исэн. Ингээд цагдаа нар туршилт хийдэг. Ээжийнхэн жин 52 кг, том хүүгийн жин 73 кг байсан. Тэгэхээр нийт 125 кг гэсэн үг. Ингээд машинд бол 125 кг ачааг ачаад 100 удаа машин ингээ нааш цаашаа явуулан туршилт хийж камерын бичлэг хийгээд нөгөө яг боддоор явж исэн машины бичлэгтэй харьцуулаад үзсэн чинь яг доошо суусан тэр хэмжээ нь бол яг таарсан байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр машинд 125 кг ачаа байсан гэдэг нь бол нотлогцсон гэсэн үг. За мөн баг хүүгийн компьютерийг шалгаад үзсэн бүх хайлтуудыг нь тэгэхэд ээж нь алга болсон өдрийн өмнөх өдөр бүх мэдээллээ устгаж мессенжерүүдээсээ бүгднгээс нь гарчихсан байсан. Ингээд цагдаа нар бол дижитал форенсик буюу дижитал шинжилгээ хийж тэдний эхнэр нөхөр хоёрын хоорондоо харилцсан мессежүүдийг нь сэргээж үздэг. Тэгэхэд мөнгө орлоо, мөнгө дуусчихлаа. Ахаасаа мөнгө асуудаа. Мөнгө олохын тулд эргэтнээ ч болтугай зарчих юмсан. Ээжийн байрыг барьцаалаа зээл авчихдаг юм билүү, ээж зөвшөөрөх болов гэсэн тийм мессежүүдийг бичсэн байсан. Тэгээ бүрүүгээр зогсохгүй өлжинд цогцос шатаавал яах бол эсвэл газар ухаа цогцсыгээ дээр нь чулуунууд тавьчвал баригдах болов гэх мэт аимшигтай зүйлсүүдийг хоорондоо бичлсэн болох нь бол ил болдог. Мөн баг хүү болоод эхнэр хоёр хоёулаа мөрөөдө тоглоомонд донтсон. Нийлээд 70 сая орчим воны өртөө гэдэг нь бас тэр хоёрын хоорондоо бичлсэн мессежүүдээс ил болдог. За ингээд ерөнхийдөө бол нэлээд их баримтууд гарч ирсний дараа эхнэр нь энэ зүйлсүүдийг мэдээд өөрийнхөө өмнө нь ярьжсэн мэдүүлгээ бол баг зэрэг өөрчилж эхэлдэг. Тэр орой нөхөр маань намайг машинд суулгаад уул руу явсан. Тэгээд надад болохоор машины багажин дотор юу байгааг юусоо хэлээгүй. Тэгээд би ч гэсэндээ хаашаа явж байгааг нь мэдээгүй. Би машин дотор унтаад явж исэн. Тэгээд нэг сэрсэн чинь нөхөр маань ойд очичихсон нэг зүйл ойроо чирээд явж байгааг би харсан. Тэгтээ би бол юу ч мэдэхгүй гэж ярьж исэн. Тэгээ цагдаа нар бол мэдээж яг тэр эмэгтэйгийн ярьж байгаа газрыг бол тодорхой зааж өгөхийг шаардсан, тодорхой заалган тэр газарт нь очиж хайлтыг хийдэг. Тэгэхэд эцэст нь яг түүний зааж өгсөн тэр уулаас ээжийнх нь цогцос бол харамсалтайгаар олддог. Ээжийнх нь биеийг хэн болохыг тогтоолохгүй тулд хуруунуудыг нь бүгдийг тайраад авчихсан байсан. Тэгээ энэ нь болохоор хурууны хээг нь илрүүлэхгүй тулд ингэсэн бололтой харагдчихсан. За ингээд ээжийнх нь цогцос олдсны дараа бол баг хүү хэрэгээ хүлээж эхэлсэн. Тэгээ тэр хэлэхдээ тэр өдөр би ээжээсээ мөнгө гуйх гэж очиод мөнгө гуйсан. Тэгсэн чи ээж уурлаад чи ямар их надаас мөнгө авдаг юм бэ? Хизээ ухаас уух юм бэ гэж намайг маш их загинж эхэлсэн. Тэгж аваад чи одооноос эхлээд миний хүү биш гэж хэлээд намайг гэрээсээ хөөсөн. Яг тухайн үед бол миний уур маш их хурж ээжийнхээ хоолойг боож амь насыг нь хөнөөсөн гэж хэлж байгаа. Тэгээ энийг болохоор өөрөө хэлэхдээ энэ бол гинтийн зүйлээсэн гэж хэлсэн. Гэхдээ мэдээж түүний эхнэртэйгээ бичсэн мессежүүд тэгээд гэрлүүн очихдоо авч очсон олс зэрэг нь бол аль эртнээс төлөвлөсөн хэрэг гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Дараа нь ээжийнхээ гэрт ахыгаа хүлээж байгаад гэртээ орж ирсэн ахтаа шар арган дотор нойрны юм хийж өгөөд хамтдаа шар ариг ууж сууж агаад ахыгаа унтаад өгөнгүүт нь ээжтэйгээ ижилхэн аргаар хоолойг нь боож амь насыг нь хөнөөсөн гэж байгаа. Ахыгын хувьд бол 180 см өндөртэй, өөрөөс нь нэлээд өндөр том биетэй хүн байсан болохоор зөөхөд хэцүү байсан учраас угаалгын өрөөнд түүнийг хэсэглэн хувааж хлор буюу ариутгалын бодисоор цусны мөрийг нь арилгасан гэж хэлсэн. Тэгээд гшиндээ очиж яваад уулан давиачиж газар ухаж түүний цогцыг булсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. За ингээд ер нь бол тэр бүх хэрэгээ хүлээж өөрийнхөө ээж болоод ахын амь насыг мөнгнөөс олж маш аимшигтайгаар хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэ нөхөр нь бүх хэрэгээ хүлээсний дараа эхнэрийг нь маргааш цагдаагийн газарт байцаалт авахаар хамтран хэрэг үлдсэн хэрэгээр дуудсан байсан. Тэгтэл яг тэр цагдаагийн газарт ирэхийнхээ өмнөх шөнө нь гэрээслэл бичиж үлдээгээд эхнэр нь гэртээ амиа хорлож амь насаа хөнөөдөг. Тэр гэрээслэл дээрээ бол би бол ерөөсөө энэ хэрэгт холбоогүй, хилс хэрэгт гүтгүүлж хилс хэрэгээс бол би өөрийнхөө амь насыг хорлоод ингээ явлаа гэсэн утгатай зүйлийг бичиж эцсээ хүртэл хэрэгээ хүлээгэгүйсэн. Гэхдээ нөхөртөөгөө бичсэн мессежүүд дээр бол энэ бүх хэргийг мэдэж нөхөртөө зааварчилгаа өгч хамтдаа энэ хэрэг үйлцсэн гэдгүүд нь бол тодорхой болсон. Тэгээ маргааш нь болохоор цагдаа нар баг хүүд эхнэрийнх нь амиа хорлсон талаар мэдээг дуулгасан. Тэгэхэд хүү бол өөрийгөө хэрэг зовоож амиа хорлсон байна гэж цагдаа нараас асуугаад бүр маш
гимшингүү маш ихээр харамсаж байгаа байдалтайгаар уйлж орилж байгаа нь бол харагдчихсэн. Тэгээ өөрийнхөө ээж болон ахын амь насны хүнөөгтөө огтхонч гимшгүй байсан хэрнээ эхнэрээ амиа хорлоод насварсан гэдэг дээр бол бүр маш их харамсаж уйлж байгаа нь бол харагдчихсан. За ингээд шүүх хурлал болж шүүхээс хүүд анхан шатны шүүхээр цаазаар авах ялыг оноосон хэдий ч дараагийн шатны шүүхээр бол төрөл төрөсдийнх нь хүсэлт гин бурууга хүлээсэн зэргийг нь харгалзаж цаазаар авах ялыг нь бүх насаар хорих ял болгож эцсийн шийдвэр нь гарсан байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд ярьж өгсөн хэрэг бол Солонгосыг шуугуулсан маш аимшигтай мөнгнөөс болж бүр юу ч хийхээ буцгаа болсон. Өөрийг нь тусдаа гаргах гэж ээж айр хүртэл авч өгөөд гаргасан байхад тэр мөнгөөрөө их нэртэйгээ нийлж мөрөөдөө тоглоом тоглож бүх зүйлээ алдсныхаа дараа ээжээсээ дахиж мөнгө авах гээд өгөхгүй болохоор нь ээж болоод ахыхаа амь насыг хөнөөсөн ямар ч гэмшилгүй маш харгас хэрэг байлаа. За тэгээ та бүхэн энэ хэрэг дээр бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Сувгтайгаа хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe давхрахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.